Өнгөрсөн жил бид нар 2 төрлийн захиргааны байгууллагыг татан болгосон. Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар, нийслэлийн бүртгэлийн газар гэдэг 2 байгууллагыг засгийн газрын тогтоолоор татан болгосон. Өнөөдөр энэ 2 байгууллага татан буугдсан гэд яг энэ чиг үүрэг дээр алдаа эндэгдэл гарсан уу? Гараагүй. Яг тэгвэл уг үйлчлэгийг үзүүлэгч нь дүүргийн бүртгэлийн байгууллага, дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн байгууллага. Энэгээр би юу хэлэх гэж байгааг бол бид цаашид нийслэлд ийм давхарцсан бүтцтэй татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн захиргааны байгууллага юудыг жил болгон үе шаттай татан буулгах ажлуудыг хийнэ. Үнэнбат дарга нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Наранбаатар нар нийслэлийн эрүүл мэндийн газрыг 2026 онд татан буулгах нийслэлийн эрүүл мэндийн корпорац буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс өөрийгөө санхүүжүүлдэг ийм шинэ байгууллага бий болгох хуулийн өөрчлөлт тэр бүтцийн талаар танилцуулгуудыг ойрын үед бэлдэж оруулж байна. Би эхний тэр хийсэн суур судалгааг би Наранбаатар, Үнэнбат хоёрт өгнө өнөөдөр. Өөрөөр хэлбэл бид энэ нөгөө өөрсдийнхөө ажилдаа хандах хандлагуудыг баагаар хэдүүлээ өөрчлөе. Зүгээр л нэг ийм захиргааны байгууллага байж л байдаг, нэг дарга ирж л байдаг, явж л байдаг. Тэгээд ажил нэг тийм зогсчдгүй гэдэг энэ хандлага өөрчлөе. Нийслэлийн эрүүл мэндийн газартай холбоотой маш олон авилгалын асуудал, скандал яригддаг. Нийслэлийн эрүүл мэндийн газар гэдэг төрийн захиргааны энэ бүтэц цаашид энэ эх хонд байхгүй болно. Нийслэлийн харьяа дүүргүүдийн эмнэлгүүд бүгд корпорацийн зарчмаар энэ корпорацид нэгдэн хувь эзэмшиж. Тэгээ бид нийслэлийн иргэдэд хэн нь илүү эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хурдан шуурга үзүүлж байгаараа зах зээл дээр өрсөлдөж даатгуулагчид болон эрүүл мэндийн үйлчилгээ хүсэгчдээс тодорхой тариф үйлчилгээг авч санхүүждэг, түүнийг хөгжүүлдэг, шинэ инновац технологи нэвтрүүлдэг ийм өрсөлдөөн уралдаан руу орно. 5 хорооны дунд өрхийн эмнэлгүүдийг нэгтгэжээж өрхийн эрүүл мэндийн байгууллага өөрөө санхүүгийн хувьд оршин тогтноосод нь 5 захиргааг хална. Захиргааны бүтц тэр нярам нэгтлэн гэдэг бүтц чинь 5 болж иж 1 болно. Тэгжээж илүү чанартай тусламж үйлчлэгээр байна. Тийм учраас би Наранбаатар даргатай 2 дахь удаага таарч байна. Тэгээ би танд маш тодорхой үүрэг чиглэлүүд өгсөн. Энийг хэдүүлээ хийнэ. За 2 дахь төрийн захиргааны байгууллага эх жил татан буугдах байгууллага бол нийслэлийн нийтийн тээврийн газар. Энэ байгууллага өөрийн чиг үүргээ энэ сүүлийн 30 гаруй жил үзүүлсэн байх гэж бодож байна. Бид яг дэлхийн хотуудын жишгээр нөгөө public transport гэдэг корпорац байгуулах хэрэгтэй. Энэ нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа бүх үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд өөрсдөө тарифаар болон бусад зар сурталчилгаанаас орлогоо олохын залцуу нийслэлийн нийтийн тээврийн газар өөрөө хүн амын төвлөрөл үүсгэж байгаа тэр локейшнууд дээр автобусны стейшн зогсоол үйлчилгээний төвүүд байгуулж тэр үл хөдлөнгийн хөгжүүлэлт түрээсээ орлогоосоо нийтийн тээврийнхээ алдагдлыг нөхөж явдаг дэлхийн нийтийн зарчим руу хэдүүлээ зоригтой шилжиж байна. Бид түүцүүдийг чөлөөлсөн. Тэр байрлалууд дээр бид нар тодорхой иргэдийг дулаан автобусаа, таранбайгаа, метрогоо хүлээдэг ийм чиглэлүүд дээр бид нар үл хөдлөнгийн хөгжүүлэлтийг дэлхийн банкнаас бидэнд зөвлөж байгаа. Цаашид бид нар ер нь энэ төрийн захиргааны байгууллагын хатуу бүтцүүд бид нар яг ингэж орших ёстой юм уу? Эсвэл бид илүү уян хатан зарим чиглэлүүдийн шилжилт нь захирагчийн ажлын алба руугаа шилжээд захирагчийн ажлын алба нь захирагчийн ажлын алба шиг ажилдаг болмоор.